танд одоо үг хэлсэнд орвол шүсээ хийцэн дээр юм энэ дөө. Юм ингээд сонсохгүй муухар мулгуу өөрийнхөө зүтгэдэг. Гэхдээ энэ тоонуудын чинь цаана бодлого гарч байж тоо гардаг байхгүй юу та. Тэгээд надад одоо би засгийн газар зээл өгдөг гэж яриаггүй. Тэгээ та ч гэсэн бас засгийн газраас жидүүгийн дээл хусаагүй. Та бол тэр жидүүгийн сангаас авсан. Наадах чинь бол аль дэвэнгараа шийдэгдсэн асуудал шүү дээ. Та яагаад ингэж хүн ингээд одоо конструктив байдлаар юм хийгээд асуухаар өөдөөс нь мулгуу цэцэрлэгийн хүүхдтэй ярьж байгаа юм шиг. Одоо цэцэрлэгийн хүүхд ч гэсэн тэгж цэцэрлэгийн хүүхд ч гэсэн надад ч ойлгохоор асуудал шүү дээ. Би танаас тийм юм асуусан. 12% нь бол одоо улсын төсвөөс өгöd байна. 6% нь бол тэр аж ахуйн нэгж төлж байна. Зээл нь арилжааны банкар л явж байгаа. Тодруулах юм. Заалтгүй гişүн. Тэгээд хүн юм ярихаар улс төржээд чинээ тэгээд улс төрж тэгээд ард түмний ахын амжиргаа чи улс төрийн асуудал юм уу? 10 жил тасралтгүй сайжруулаад байхаар ард түмний амжиргаа унаатайгаа чинь тэгээд мундаг ажиллаад байгаа юм. Чамаас ямар хариуц сонсдгийг чи одоо ийм хачин юм ярьж байгаа бол бас эдийн засгийн хөгжлөөс сайддаг байгаа шүү. Үнийн өсөлт өдөр тутам нэмэгдэж байна. Энийг яаж зохицуулах гэж байгаа? Энэ чи арга чарга мянган арга чарга байдаг. Үндэсний үйлдвэрлэлээ яаж дэмжих гэж байгаа? Битэн хоосон тоо яриад байл дээ. Тэгээд одоо энэ хуулийн дээр чинь мэдсэн сайд мэдж байгаа шүү дээ. Төсвийнхөө тодтголыг хэдүүлээ хол хийвэл зүгээр байдаг юм аа гэдэг энэ төсвийн доктортой байдал хүртэл хэлээд 3 сар дотор битгий. Тэгэхээр нь үгүй заавал 3. Гэхдээ энэ нэг юм Нэгөөсөд хариулж. Эдийн засгийн 17% өсдөг эдийн засгийг танд өгсөн. Та засгийн газрын тэргүүн болсон. Та эдийн засгийг 4 жилийн дотор хасах үзүүлэлтэд оруулаад валютын нөөцөө тэглэсэн сайд штэ. Тэр чинь өсгөөд доктор жил болгон 5-7% өсөлттэй болгоод өглөө. Валютын нөөц нь 7.3 тэрбумд хүрээд ирлээ. Үйлдвэрлэл бүх төвшөнд хөдөлж байна. Таны өндөг тансаг бараа ард түмэнд хэрэглэхэд тансаг гэж шилдэг өндөгчин ард түмний хэрэглээнд болоод дотоодоос 100% хангадаг болоод ирж байна. Ганцхан жишээ, үйлдвэрлэлийн жишээ. Тансаг биш болсон. Гаднаас хамаардаг байсан зүйл дотоодоос хангадаг болж байна. Үйлдвэрлэлүүд өсөж байна. Ийм таавал эдийн засгийн 10 жилийн өсөлтийг үгүйсгэж чадахгүй. Таних бол түүх болоод үлдсэн. Монгол улсын эдийн засгийг 17% өсөлттэй эдийн засаг хамгийн хөрөнгө оруулалт татдаг улс орныг та хасах болгосон хүн шүү дээ. Валютын нөөцөө тэг болгосон хүн шүү дээ.